Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн Cocktails and Candlestick-ийн дугаар маань Gold Hunter буюу Байкатай ярилцлага маань эхэлж байна. За, юуны өрөнд та үзэгчдээ өөрийгөө танилцуулна уу? За, бүгдөөрэнд нь өдрийн мэнд хүргэе. Намайг их хоёр гэдэг. Трейдер нэр болохоор ийм жил Gold Hunter гэж явж байгаа. Арилжааны зах зээлд ороод 4-5 жилийн хугацааг өнгөрөөсөн байгаа. За, ер нь бол яаж явж байгаад арилжааны зах зээлийг ингээд сонирхоод ийшээ ингээд ороод арилжаа хийдэг болчихов? 2016 онд крипто зах зээл дээр нөгөө арилжаа хийдэг гэсэн дүнгэж. Тухайн үед тэгээд нөгөө криптогийн уналт ороод ирэхээр түр орхицсон байж хагаад манай дүр санал болгосон юм бол. Зөв. Та ингээд крипто хийжсэн юм чинь ингээд forex хийгээд үзээ. Өсөлт уналтанд зэрэг хийж болно. Крипто чинь зөвхөн өсөлтөн дээр ашиг хийдэг гэсэн тухайн үед. Спотор авдаг гэсэн мэт. Тэгэнгүүт одоо юун дээр forex дээр дээшээ хийж болно, доошоо хийж болохоор та энийг сонирхоод үзээ гэд манай дүү надад санал болгож ирсэн. Тэгэл тэрнээс хойш ер нь хийгээд явж байгаа гэсэн. За, нэр нь бол угаасаа маш сонирхолтой. Gold Hunter гэж байна тий. Тэгэхээр ер нь бол яагаад тэр нэрийг сонгох болсон бэ? Ямар шалтгаан байсан ерэн дээр цаана? Ер нь яг би ганцхан алтан дээр ер нь банкын арилжаа хийдэг болохоор Hunter гэдэг чинь ангууч гэсэн үг шүү дээ. Тийм болохоор алтыг банк хөдөлгөөний ханаас нь дагаж явж ангуучлана гэсэн зорилгоор тийм нэр өгсөн. Зөв. Хуучин бас тэр нэг CS:GO Counter-Strike оюутан багтаа тоглодог гэсэн. Тэгэхэд би тэн дээр бас Hunter гэсэн нэрээр явдаг гэсэн. Оюутан байхдаа л тоглодог гэсэн. Тэгэл тэрнээс хойш төгсөөл тоглохоо хэлсэн. Тэгээс алтны арилжаанд нөгөө яагаад Hunter гэж үгж байгааг бол байнгын алтны хөдөлгөөнийг араас нь дагаад мушгиж явах юм зорилготой болохоор яг тиймэрхүү нэр өгье гэж бодож байгаа гэсэн. Хуучин тоглож ирсэн нэрээ гэсэн давхар өгч байгаа. Зөв. Их утгатай нэр байна тий. Одоо хамгийн анх арилж байгаа ихтэй ямар стратегиэр арилж байгаа хийж эхэлсэн бэ? Тэгээд тухайн стратеги нь одоо хүртэл ажиллаж байгаа юу? Анх зүгээр л харанхуй орж исэн лөө баг юуж битгэхгүй дээ. Зөвхөн криптогийн зах зээл өсөлтөн дээр нь ордог гэсэн болохоор forex дээр ямар ч байхгүй. Тэгэл YouTube-ийн бичлэг үзээд нэг сургалтанд сууж исэн ба бүр нэг 10-20 онд энүүтэй нэг сарын сургалт байна. Тэрэнд суугаа явж нөгөө зааж байгаа хүнж таг болчоо. Тэгээд өөрөө сураад явах болохгүй юм байна гэд нэлийн судалж гисэн юм бол. Ер нь бол YouTube-ээс сурсан гэсэн үү? YouTube-ээс сурсан бас YouTube-ээс сураад Telegram channel-уудаар явж байгаад нэг багштайгаа тарсан. Тэр маань болохоор зөвхөн key level бүх flag, candlestick бүх юмыг ашигладаг гэсэн. Тэгээд тухайн арга барилаас нь илүү суралцаал явчихсан гэсэн юм бол. За тэгэнгүүт гэхдээ юу гэж бодож одоо өөрөө чи арга барил биш үү те анх сурсан арга барил хэрэгжээс анх одоо 4-5 жилийн өмнө сурсан арга барил чи одоо хүртэл ажиллаж байгаа гэж бодож байгаа. Одоогийн зах зээлд ер нь бол яг суур талаасаа бол би тэрийг ашиглаж байгаа. 100 бол биш. Тэрийг элийн энгийнээр өөртөө ойлгомжтой зах зээлийн хөдөлгөөний уялдаанд хамааруулаад явж байгаа гэсэн үг. Тэр бүх 5 жилийн өмнөх мэдлэгнүүд одоо бол бүгд хэрэг болж байгаа гэсэн үг. Ямар нэгэн хүнд стратеги юм уу зохиосон тийм онл юм уу практик гэсэн бол байхгүй. Зах зээл дээр зүгээр хүн болохны мэддэг энгийн эдэн аргуудыг бүгдийг нийлүүлээд зохицлуулаад яг нөгөө тохил орох энтри юм уу тийм нэг зах зээлийн нөхцөл бүрдэн гэдэг нь шүү дээ. Тиймэрхүү юмнууд ингээ бүгдийн тооронд нь хослуулаад хараад ер нь хөвчсөн гэсэн үг. Зөв. Тийм болохоор яг одоо тийм хуучин аргуудаа ер нь бол ашиглаа явж байгаа. Тэгээ шинэ юм бол байгаа гэхдээ багасаг. Ер нь бол тэднэр бол илүү их тулгуулсан гэсэн хуучин суур мэдлэг. Манай багшийн заажсан тэр гэлэбэл одоо байгаа зам бүс бүх ер нь бол яг анх заажсан бүх юмнууд тухайн үед бол ойлгодгүй байсан. Олон жил давтаад олон жил техник анализ хийгээд юм буда эндээ ингээд нүдэнд ороод ер нь бол сэтгэлд нэх одоо бол багтаад байгаа гэсэн үг. Зөв арга барил. Тэнгүүд хоёулаа ингээд сая багшийн талаас ярьж байна тий. Тэнгүүд форексийн зах зээл дээр ингээд маш олон багш нар байдаг. Одоогийн Монголд бол тийм ээ. Тэнгүүд яг анхлан сурж одоо арилжаа сонирхож байгаа хүмүүст багш их хэрэгтэй гэж боддог хувийн зүгээс одоо яг хэрэгтэй юу хэрэггүй юу? Хэрэгтэй байлгаа яг багш бол хамгийн том түлхэж үзүүлдэг гэсэн үг. Манай багш бол баян индекс дээр арилжаа хийдэг гэсэн. Өөрөө ч айгүй мундаг гэсэн. Би бүр ингээд энэ зах зээл дээр арилжаа хийж байгаа хүмүүсийн 99 өмнө алддаг гэж ярьдаг гэсэн ч тийм. Тэгвэл тухайн багшийнхаа арилжааг хараад бүр өөрөө гайхдаг гэсэн. Би багшийнхаа дагаж ордгоо. Тэгтээ арга барилыг судлах гэж үзээд өөрөө байнгын бүтлгүүддэг гэсэн. Тэгээ багшийг хараад амар том урам авч байгаа нэг бол баг дансаар ороод богино хугацаанд өсгөж чаддаг гэсэн амар өндөр багш. Тэгээ энэ зах зээл боломжгүй биш боломжтой юм байна. Би гол нь сайн хичээх юм байна. Гэтэ би хүнийг дагаж арилжаанд орохгүй, сигнал дагахгүй гэдэг тийм зарчмаар багшийн арга барилыг илүү өөртөө наах гэж нэлээд их үзсэн гэсэн юм. Ер нь тэгж явах хугацаанд маш олон арга барилыг замдаа судлаад зарим арга барил баг 6-аас 9 сарын хугацаанд ер нь ухсан гэсэн үг. Ажлын 5 өдрийн бараг 24 цаг бол фул тайм суудаг юм. Өглөө босоод мэдээж арилж байгаа эхлэхээс өмнө одоо нэг тийм
хүмүүс янз бүрийн тий кофе уудаг ч юм уу, дасгал хийдэг ч юм уу. Зарим нь одоо нэг арилжааны өмнөх тийм хэдэн юм дараалсан зарчмуудтай байдаг жишээ нь тий. Тэдгэр зүйлс байдаггүй эсвэл одоо яг арилжааны чинь өдөр яаж эхэлдэг вэ? Арилжааны өдөр бол тухайн нэгд өдрийн хөдөлгөөний ер нь бол их хамгийн их ажилладаг. Тэгээд арилжаанд орохоос өмнө бүх энэ хувийн асуудлуудаа зэгцэлждэг гэсэн. Ер нь бол ягаад гэвэл арилжаанд орохдоо бүх юм ингээд 50 байж орвол илүү ашигтай арилжаа их нь илүү өндөр үүдэг. Эсвэл нэг 50 бус байх үед бол хадагдлыг хүлээх чинь 3 арга нойр дутгаас тийм зөндөө юм болдог болохоор өглөө болж өөрийгөө 50 байлгаад бүх юмаа зэгцэлжээ тэгээ ер нь бол ордог гэсэн. Ер нь бол тэрэн дүүрэн гэсэн үг юм тий. Одоо сүүлийн жилд одоо хийж исэн арилжаануудаас ингээд бусдад хүрэхэд хамгийн өндөр одоо ашиг олсон ч юм уу тийм арилжаа байвал яагаад тэр арилжаа ер нь ингээд тийм онцгой арилжаа болсон гэж бодож байна. Ер нь бол фанд арилжаа хийдэг гэсэн. Тухайн 2 жилийн өмнө фанд айгүй их дэлгэрч байсан. Тэгэхээр MyForex фандыг хэрэглэдэг гэсэн. Тэрэн дээр чинь бараг 6 сар бүтлгүүцсэн баха 6 сар. Фанд арилжаа яагаад сонирсон гэвэл нөө их мөнгөөр орч чадахгүй болохоор бага мөнгөөр том дансыг аваад тэгээ фандын чи өөрийнх нь нөхцөл нь амар өндөр шалгууртай байдаг. Хэр багийн арилжаат нь тэр фандын дансыг даваад яваад хэцүү байдаг. Тийм болохоор фанд дээр ер нь бол 6 сараас 9 сарын хугацаанд ер нь болсон баг. Тэр хооронд маш олон фейлдчихсэн. Фанд чи анх нэг давхад 3 сарын хугацаар цалтуудыг 2-3 сар мөнгө таталтай. Тийм болохоор тэр фанд дээр өдрийн риск арилжаа хонуулахгүй юу маргаашийн equity-д ямар ах вэ гэд тооцоол маш их давхар өгдөг гэсэн. Тухайн тэр фанд арилжаа 6-аас 9 сар гэдэг чинь 9 сараас эхлээд өнгөрсөн оных нь хавар 6 сар гэхэд real данснууд зэрэг байршуулаад таталт хийж гисэн. Тэгэхэд бөөнөр нь одоо ингэ 4-5 данс би өдөртдөг гэсэн real дансыг 14 хоног татсан. Тэр нь ингээ 3-4 хоногийн цэд 7 хоногт 2-3 таталт хийждэг гэсэн. Зэрэг таталт. Тэгээ бөөнд өнгөөр ойрхон хугацаанд ер нь бол 6 сарын 2 жилийн өмнөх 6 сард маш өндөр хэмжээний ашиг хийжсэн гэсэн. Тухайн өмнөх 3 жилийн алдагдгийг бараг нөхөх хэмжээний гэсэн бүр нэлээд өндөр. Зөв. Тийм болохоор тэр арилжааг бол эдэж мартдаггүй. Тэгээд фандыг бол ер нь фанд дээрс ер нь бол нэлийн их зүйлийг ойлгож авсан гэсэн. Ер нь маш тийм хатуу бас дүрмтэй шүү дээ. Хатуу дүрмтэй. Дүрмүүдийн дагаж чадахгүй хүн тэгээд ер нь алддаг тий. Тэгмүүд судалгаагаар ч гэсэн бас нөгөө яадаг штэ. 100 арилжаачны 6 нөгөө үе нэгээд аваад тэгээ цаашлаа дахиад 50 үе алдаад ингэ яваад идэв шүү дээ. Тэр бол яг үнэн бодит тохиолдол байхгүй. Нэгдүгээр үед авахгүй нилээ хэсэг нь яваад хоёрдугаар үедээ дахиад бүтэн хамгийн гол юм нь real данс руу гарах нь гэдэг. Тэгээ татаа авалт хийхгүй зарим нь бас очдог тий. Сарын хугацаанд үргэлжилдэг болохоор тухайн сарын хугацаанд хүмүүсийн сэтгэл зүйн нөгөө 1-2 дахь үед авахаас илүү real данс руу гарах хүний айдас бүр ингэ салдаг юм бэл. Энийг би зовжиж 2 сарын турш давсан шүү ингээд нөгөөний данснаас ингээд том дотор ч юм ингээд жоон зөрөгтэй байх боломж баг болчтой. Айгаад болж өгд бүр ингээд багасгаад байдаг. Тэгээ олон дахин нөгөө давтаж хийсээр хагаад сүулдээ нөгөө нэг айдас минь ч алга болчтой юм бэл тийг. Тухайн үед тэгээд фандер арилжаа тэгээд амар ашигтай байсан гэж ярьж тэ. Одоогийн нөхцөлд бол яг фанда болцсон байгаа юу? Зөвхөн эсвэл брокер дээр арилж байгаа юу? Одоо бол фанд арилж байгаа болсон. Тухайн үед чинь MyForex фанд чинь 2022 оны 9 сард илүү хаагдсан байхгүй бүр яг. Зарцаад тий. Зарцаад хаагдсан. Тэнгүүд нь фанд хаагдчихгууд би фандуудын баахан зүг судалж үзээд нэлээд олон хүмүүсээс ч бас асуусан. Тэгэхээр фанд бол ер нь жоохон зах зээл дээр явж байгаа процесс нь жоохон хууль бус тал руугаа нэлээд өндөр байдаг болохоор тэгээ фанда ер нь бүрдийчгтэн орхиод. Угаасаа одоо ингээд энэ юмнаас босоод ирсэн. Тэгээд нэгэнт энэ үргэлжлүүлж чадахгүй юм чинь ингээд real тасаар явж гэсэн. Тэгээд ер нь дандаа брокер дээр арилжаа гэл баг дүнгээр. Ер нь баг дүнгээр ингэж одоо их дүнг ингэж өсөгдөг богино хугацаанд ямар хаагаар арилждаг вэ? Ер нь бол янз янз байдаг. Өмнө нь бол баг дансаа болно өндөр болох гэж нэлээд үздэг байсан. Гэхдээ ер нь бол би миний ганц зарчим мэд өдөр болгон ямар ч тохиолдолд ашиг хийсэн ашигын 50-70% татдаг. Хэдэн доллар байсан ч хамаагүй. Тэгчээд үргэлжлэн дансаараа арилж байгааг үргэлжлүүлээд явдаг гэсэн юм. Тэгээ нэг арилжааныхын дансыг урт хугацаанд үүдээ барьж чаддгүй. Татал байн хийдэг болохоор үлдсэн дансаа ингэж жоох эрсдэлт оруулаад шатах тохиолдол маш их гардаг. Сүүлийн үед болох риск арай бага болцсон гэсэн үг юм. Тэгэхээр өөрөө чинь аргаар болохоор scalper гэх үү, богино хугацааны арилжаач гэх үү, өдрөө гэх үү, swing гэх үү? Day trade л гэсэн юм. Юу нь болов? Swing бол би нэг урт барьдгүй нэг сар марл нэг хаяад зарим тохиолдолд барьдаг. Зах зээлийг үндсэн хөдөлгөөн хараад зөв орч чадсан үед байдаг гэсэн. Өдөр тутмынх нь арилжаа болохоор scalper юу нь scalper авдаг гэсэн үг тийм. Дээшээ доошоо бүх хөдөлгөөн дэглээр нь орох гэж үздэг гэсэн. Зөв. Scalp трейдерүүд угаасаа ер нь алтны зах зээл дээр нь scalp хийж байгаа илүү юм аа.
ашиг өндөр парапеттэй байдаг. Тухайн өдрийн хөдөлгөөн цаг нэг алтны дундч хөдөлгөөн бол өдрийн 200-аас 300 пипс байдаг байхгүй юу? Нийгхэн чиглэл барихад 300 пипс авна гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй ингээд хаалганы хөдөлгөөн бүр дээр нь дээшээ тааш унахт нь аваад их юм бол 2-оос 3 нуглах боломжтой тухайн өдрийн пипсийг. Тийм болохоор swing versus илүү scalp тэр өдөр нь илүү ашигтай байдаг. Одоо тэнгууд scalp хийж байгаа хүний хувьд одоо алтны яг ямар нөхцөл байдалтай үед илүү ашигтай үед одоо volume ихтэй үед юм уу эсвэл юм нэг хаяа нэг юм амралтын одоо sideway гэж ярьдаг хүмүүстэй range гэж ярьдаг монголчууд бол ингээл байж идэг. Тэнгүүд одоо яг импульс буюу нөгөө volume ихтэй дээш доош ингээм амар хэлбэлцэх үед байд юм уу? Яг аль үед нь илүү боломжтой байдаг вэ? Scalp-аар арилж яхад. Өмнө нь бол яг нэг мэдээний үед юм уу тэр volume ихтэй хөлт арилжаанд ороход ер нь бол их ихтэй алдаал өнгөрдөг гэсэн. Мэдээнээс айгүй хүмүүс айдлагч байсан ч юм уу би ч бас өөрөө ч гэсэн айдаг гэсэн нэг зах зээлийн савлаа хэд огцом ороод тэгэхээр 200 300 ороод тэгэхээр тийм болохоор зөндөх их алддаг гэсэн. Одоо сүүлийн үед бол мэдээнээс үрдэ яхаа болсон. Зах зээл явах хөстэй газар руугаа очдог тухайн мэдээ тэр чиглэл рүү л төхүүлж өгдөг. Тийм болохоор одоо ямар төрлийн мэдээ гарсан бол би мэдэн дээр ингээ айхгүй. Мэдээ бүр хамгийн том боломж олгодог болсон. Тийм болохоор би мэдэн дээр ч арилж чинь, рейнжн дээр ч арилж чинь тухайн өдрийн миний завтай цаг ямар вэ тэр үедээ л би арилжаанд ороод явчихдаг гэсэн. Тийм болохоор надад бол тэр арилжааны зөвхөн Нью-Йоркийн цаг, зөвхөн Аз шийсэн дээр арилжна гэсэн бол байдаггүй. Би өөрөө завтай үедээ л арилж юм дээр суугаад ордог. Тухайн яг арилжаа хийж явах үед зах зээлийн хөдөлгөөн удаашрсан үед бол яг тэр хүлээгэл баг багаар оруулж явждаг. Зөв. Хэрэв хөдөлгөөний багассан гэсэн үг үү те? Ашигны үеийг нь гэсэн үг шүү дээ. Багасчихна гэсэн үг. Хэрэв урт хугацаанд богино хугацаанд хол хөдөлгөөн хийж явах юм бол илүү ашигтай гэж юм. Янз бүр л байдаг гэсэн үг юм. Хүмүүсийг тогтсон цагаар арилждаг. Зөв. Ойлголоо. За хоёулаа нэгэнд мэдээ ярьсных бас ингээд одоо үзэгчтэй хандаад л яг ингээд арилжаа хийж байгаа хүмүүс зарим хүмүүс болохоор мэдээ бол ямар ч одоо юу гэдгийг нөлөө үзүүлдэггүй би шууд зөвхөн техник анализээс суурлаж мэдээ харахгүйгээр арилждаг гэдэг те. Тэгвэл зарим нь одоо хослуулдаг ч юм уу. За бүр яг зөвхөн мэдээн дээр суурлаж ажилладаг хүмүүс байдаг шүү дээ. Зөвхөн ингээд мэдээ харж байгаа сайн мууг нь харж байгаа арилждаг ч юм уу. Өөрийн чинь болохоор яг хүмүүс зөвлөгөө өгөхөд өөрийн зүгээсээ арилжаанд мэдээг харах ёстой юу? Фундаментал нь юу юм байх ёстой юу? Яг зах зээлийн том фундаментал мэдээг бол ерөнхийд нь бол мэдчихлэх хэрэгтэй. Би бол мэдээгээр яг мэдээний сайн муу нөлөөгөөр нь арилжаанд ордог. Мэдээг голчилж авдаг. Зөвхөн техник шинжилгээтэй 100% суурил явдаг. Тухайн техник шинжилгээний суурилж нэгдэг тухайн forms page-ний сар болгон модуллсан гарч байгаа шүү дээ. Тэгвэл тухайн мэдээний явах хүрээ ер нь бол ойролцоо байдаг. Одоо энэ голсон 3 мэдээ no param CPI помси гэдэг энэ 3 мэдээлэл. Энэ 3-ын үндсэн хөдөлгөөн нэг чиглэл рүүгээ явал тодорхой хэмжээний зайтай байдаг. Одоо ингээд би 4-5 жил хугацаанд мэдээний зөвхөн үүсэх хүрээг нь судалдаг гэсэн үг. Тухайн мэдээ гараад хэр зайд хэр хол өсөлт хийх үү, хэр хол уналт доошоо хийх үү гэдгийг статистик үзүүлэлтээр тооцоолж жагаад яг тэр мэдээнийхэн дагуу ер нь бол хөдөлгөөнийх нь араас нь ордог гэсэн үг. Тийм болохоор хүмүүс ирээ арилжаа хүн болох өөр л идэлтэй. Одоо зах зээлийн мэдээг, дайны мэдээг ч юм эсвэл энэ Америктэй холбоо мэдээлэлүүд хүмүүс амар их ачаал батлааж үздэг. Тухайн мэдээ сайн гаргач муу гарсан үе зах зээлүүд яг тэр чигээр явдаг. Дандаа эсрэг хөдөлгөөн хийдэг. Би мэдээнд өмнө 2-3 жил зөндөл орж алддаг гэсэн. Тийм болохоор би мэдээ сайн гарсан муу гарсан ч гэсэн зах зээл тэр чиглэлээр хөдөлгөө гэдгийг ерөнхийд нь ойлгосон болохоор одоо бол тэр мэдээний сайн муу бол надад хамаагүй. Зохион техник шинжилгээг зөв хийгээд чадах юм бол мэдээний үеэр тэр тал руу л ордог. Тийм болохоор хүмүүст зөвлөгөө өгнө гэвэл тухайн мэдээний хөдөлгөөний давтамж юм уу эсвэл зайг ер нь ойролцоогоор тодорхойлоос орчвол тэр дагуу мэдээн дээр ороод илүү риск багтаа арилжаанд ороод пипс нь илүү халаах болж бодож байгаа юм. Одоо ч би яг тэр арга гараад явж байгаа гэсэн үг нь бол. Саяхан хамгийн сүүлийн нэг жишээ дурдъя л да. Одоо 2-7 хоногийн өмнө л үү. Тэр өдрийн мэдээ яг хагасаа өдөр зах зээлийн хөдөлгөөн яг өсөлттэй байсан. Хүн болгон бол дээшээ өсөд all time high ирж магадгүй гэж бодсон. Би мэдээ хараагүй. Яг хөдөлгөөний нийтээр яг Израиль Ираны дайн болж л байгаа ч гэсэн би зах зээл уналттай байх юм байна. Ерөнхийдөө л унах юм байна гэдгийг хараад тухайн 7 хоногийн хөдөлгөөнийг бүтэн таамаглаж болж байгаа байхгүй юу. Би мэдээг зүгээр ингээд сонсчихсан. Гэхдээ яг өмнөх өдөр нь помсын мэдээ шүн гарцсан байсан. Помсыг үргэлжлсэн уналт нь 1000 пип явах боломжтой гэж орччин жишээ нэг гэсэн үг байхгүй юу. Зөв. Тийм болохоор мэдээний сайн мууг харахаас илүү техник шинжилгээг илүү бариул илүү үр дүнтэй арилжаанд орох боломжтой гэж миний хувьд л дүгнэж байна. Зөв. За манай өнөөдрийн дугаар маань бол Apollo ресторанаас хүрж байгаа. Бид хоёрт ингээд гоё коктейлээр дайлж байгаа юм байна. За.
Арилжааны амжилтын төлөөх. Баярлаа. Гоё юм байна. Янзтай. Тэнгүүд одоо алтан дээр ярилцсан гэс тээ. Анхнаасаа тэнгүүд яагаад юу н алтыг ингээд арилжих гол ганц юм пэр болгоо сонгоч одоо хослолоо болгоо сонгоч юу? Анх арилжаагчтай алтан дээр огт арилждаг байсан. Бүх хослуудыг түр хардаг байсан. Аа. Тэгээд нэг хослоо сонгож явал зүгээр юм болоо. Би анх нөгөө хүрүү тойл дээр арилждаг. Ойл дээр. За. Ааха. Ойл нөгөө маш том онолт өгчээсэн нэг 2000 онд лээ. 12 онд. Тэгээд анхан ганцхан ойл дээр арилждаг. Ойл дээр ер нь бол нэг 2 жил баг арилжсан баха юу. Тэгээд нөгөө нэг тухайн 2 жилийн хугацаанд надад ямар айдас байгаагүй гэвэл том хөдөлгөөн огт орж ирдэг байсан. Жижигүүд байдаг. Жижиг хөдөлгөөн өдрийн дундад ч нэг савлгааж байхгүй баг. Тэгээ би тэрэн дээр нэлийн тухайн сурж исэн үе болохоо айгүй алдагтай л өгсөн. Тэгээд нэг яг тэр нөгөө 2022 оны 2 сарын 24-нд Орос Украины дайн болохоос өмнөхөн 2 сарын хугацаанд тогтмол ашигтай явжсэн таталттай байнга. Ойл дээр үү? Тийм зөвхөн ойл дээр. За. Ойлын хөдөлгөөнийг ч баг бариад байдаг л айгүй гоё явжсэн чинь яг дайн гараалсан чинь зах зээлийн хөдөлгөөн огцон хөдөлгөөн ороод ирсэн. Тэгэхэд ягаад гэвэл өмнөх 2-3 жилийн хугацаанд надад тийм хөдөлгөөн огт таараг болохоор би зах зээлийг ийм савлдаг гэдгийг мэдгүй. Өсөөд ах тусам одоо унах хэвээр гээл үргэлжлүүлээл дансаа нэмсээр хагаад 2хан цагийн дотор дансаа шатаажсэн. Бүтэн 3 сар таталт хийсэн ашигаа 2хан цагийн дотор алдчихсан. Амар том ашиг. Тэгээд өөртөө амралтахгүй болохгүй мэн гэл сараас 2 сар хугацаанд нэлээд амарсан юм. Тэгээд эргээд орохдоо ойл руу орж жоохон хэсэг явж хагаад ойл хөдөлгөөн багасаад ирсэн хөдөлгөөнийхэн татвар. Зах зээлийн бусад хослуудыг ер нь үзээд аль нь илүү юм болгоод биткойн руу орох гэсэн нэг үзсэн. Биткойных нь спред нэлээд өндөр байдаг болохоор алтны хөдөлгөөний хүмүүс айгүйх айгаад дэгсэн. Тэгэхээр хүмүүсийн яаж байгаа юм руу ороод илүү би өөртөө ч гэсэн арай олон юм сурч магадгүй гэдэг алтны хөдөлгөөн рүү орж гисэн юм. Эл тухайн үеийн алтны хөдөлгөөн чинь баг байдаг гэсэн доороос нь ахуулаад өдөр болгоны хөдөлгөөний юу н ажиллаад явдаг гэсэн. Ойл дээр нэг одоо өдөрт 100 pp явуул алтан дээр 200 300 pp ч юм уу гэдэг. 7 хоногийнх нь хөдөлгөөнд 500 pp юм гэдэг. Дөнгүүд алтны хөдөлгөөн илүү савлгаа ихтэй. Ашиг хийж чадах хүнд бол илүү хурдан хугацаанд мөнгө олох боломжтой алдууд богино хугацаанд тална. Тийм болохоор өөрийнх арга бол сайжруулна. Тэр нь богино хугацаанд хөдөлгөөн өндөр байгаа болохоор савлгын өндөртэй асуудалаар ярилцахад илүү амар юм гэж бодоод алтыг сонгож авсан гэсэн. Зөв. Тэгээ тэрнээс хойш одоо алтан дээр арилжааг баг 3 жил болж байна. 3 жил яа? Тасралтгүй. Одоо би алтнаас өөр хослол өөр нь баг харддаг. Арилжаанд ер нь ордогчгүй гэсэн өөр хослолт. Хаял нэг хальт ороод гардаг нэг зарим нэг хослолтой. Ерөнхийдөө сая ярьлаа хоёлаа ингээд 3 сарын татаавалтын ашиг ингээд алдсан гэж байна те. Тэнгүүд алдагдал дээр ярихад одоо өөрөө чи хувьд ингээд арилжаа хийж явах хэвчээ хамгийн том алдагдал нь мөнгөн дүнгээр эсвэл хуваар ирвэл хэд байсан бэ? Яагаад тэр алдагдал гарсан гэж бодожоо? Ер нь бол хамгийн том бол тэр Орос Украины дайн дээр гарсан алдагдал гэсэн. Яг 3 сарын хугацаанд нэг $15,000 бараг цуглуулжсэн. Тухайн үед яг нэг бага ашигтай байдаг ч гэсэн би өдөр тутам ашигасаа татаал яваад хөвшсөн бүр ингээд өөртөө дадал болгоод тэгээ тухайн ашигаар яг нэг Мартин 8-д өгчээсэн болохоор их нэртэй болно 3 сарын 8-нд машин авч хэлээгүй багс гэрийнхэндээ ч хэлээгүй байсан. Тэгээ нэг хэсэг арилж идэв нэг 7-8 хүмүүстэй хамтаж бид нар арилждаг байсан. Тэгээ би ингээд цуглуулж байгаа гэл айгуу гоё явжсан. Яг Орос Украины дайн гарч ирэл хамаг төлөвлөгөө нь ороцсон. Тэгээ тэрэн дээр 2 цагийн дотор алдагдал хүлээгээд тэр алдагдал хамгийн өндөр байсан дээ тухайн үед л. Тэгэхээр ер нь бол юу яасан гэсэн үг үү? Нөгөө явах чигээс нь эсрэг л ороод ирсэн гэсэн үг үү? Дайн болол алтны эс тэр чигтээ өссөн, ойлын эс ч өссөн, аль аль өсчихсэн. Тэгээ нөгөө тухайн 2 жилийн хугацаанд тийм өндөр хөдөлгөөн орж ирж байгааг болохоор ийм их өссөн юм чи уужил тараа гэж өргөжлүүлээл би дансаа нэмэдсэн цэвэрлэл тэр богино хугацаанд. Ягаад гэвэл алдагдaltaй ярилж байгаа хаахгүй дээр нь дансаа нэмээд айгүй богино хугацаанд алдчихсан. Өмнө зөндөө тийм юм процесс болж ирсэн гэсэн тийм том хөдөлгөөн орж ирж байгаа болохоор ямар ч тийм мэдгэдэггүй байхгүй. Энэ ингэж өссөн чи унжил тараа ялгуудаа гэдсэн чи хизээс тийм тохиол байгаагүй. Тэгээ тэн дээр амар том ойлголт сургамжч авсан. Зах зээлийн тийм мэдээний хөдөлгөөнийг бас харахгүй болохгүй энэ дэлхийн нийтийн дайны үг мэдчих болохгүй мэн гэдэг тийм ойлголттой болоод ер нь энтэйгээ тааруулж яаж ярилцах уу гэл тархин амрааж нэлээд хэсэг байсан ер нь. Тэр нөө бас ийм нэг мессеж үү те зах зээлийг бид нар хөдлөгдөггүй хөдлөг зүйлд нь хөдлөгдөг ард нь маш том зүйлс байгаа ш те. Тэгэнгүүт тэрнтэй холбоотой бас те. Өөрөө ч одоо ингээд арилжаа хийх үед бас ингээд нэг арилжаанд хэдэн хувь дансны одоо хэдэн хувиар сэтүүлж орох уу? Ер нь бол 3-10%.
3-10. Ягаад гэвэл би нэг хуучин бол хамаагүй эсвэл ер нь бол данс чихийн 50 70 янз янз л үүдэг гэсэн. Сүүлийн үед бол рискээ багасгаад 3-10, заримдаа 15 хүрч байгаа тохиол байдаг. Нэг юм хоёр дараалаад стаблоос цохиулж байгаа дараагийн арилжаан дээр өмнөх алгатлаа нөхөхийн тулд жоохон лото томруулад риск өндөр болгочдөг гэсэн үг. Тэгээ богино цанд буцаж алгатлаа нөхөх боломжтой гэсэн үг юм л. Одоо бол нэг ханш дээшээ хит өсөж дээшээ доошоо хит унсан ч гэсэн тухайн ханш өсөлт ханж байгаа ч юм уу уналтанд дуусах тохиолдлыг ер нь бол нэлийн гадалдаг болсон болохоор алдагдал дээр бол нэг гайгүй. Тэнгүүдийн үед бол нэг юм уу гэдэг нэг фул марж нэлээ их шахаж үзээд байгаа юм бол баг тансар тий. Одоо мэдээтэй юм уу зах зээл тавлгаатай үед. Тэр нь яг илүү амар одоо өдөржингөө нэг 100 пип авах гэж явж чагаар 300 пип арилжаа хүлээж сууж хахаар 50 пип дээр шахаад ивчвал баг тансыг богино хугацаанд тусгаж явах боломжтой л гэсэн үг. Ер нь үзэгчтэй тайлбарлал ерөнхийдөө инженеэр хэлбэл тэр чинь нэг позицны хэм дээр 6 позицны хийж байна л гэсэн үг шүү дээ. Тий, ер нь л. Эхний арилжаанд нэг 3% юм уу 4% эрсдэл үрэл ороод стоплос цохиулаа. Тэгвэл алдагдал үлдчихэж байгаа шүү дээ. Дараагийн арилжаанд дахиад 3-аас 4%. За ингээ хоёр дараалал. Тэгвэл 3 дахь дээр яаж нэгвэл рискээ жоохон өндөрсгчдөг гэсэн үг. Одоо нөгөө өмнөх хоёр 8% алдагдaltaй байх юм бол дахиад дээр нэмээд 7 юм 10% алдагдал үүрхээр 3 дахь арилжаанд ороод богино цанд өмнөх алдагдаа нөхөө гаргаж авчдаг. Тийм болохоор яг эрсдэл бага байдаг. Зөв. Тэнгүүд за одоо ингээд арилжаа яаж байгаа хүнд бол угаасаа алдагдал бол эрсдэл бол байн дагаж явж байгаа тий. Тэнгүүд алдсан үедээ одоо жишээ нь яг өөрийнхөө хувьд юу хийдэг вэ? Одоо жишээ нь зарим хүмүүс болохоор ингээд нэг арилжахгүй хэсэг болчдөг ч юм уу. Зарим нь нөгөө арилжааны журнал дээр хөтлөөд ингээд тэмдэглэдэг ч гэдэг юм уу тий. Тийм зүйлс байдаг шүү дээ. Алдагдaltaй үед тухайн өдрний 2 юм 3 4 дараалаад стоплос цохиулж ер нь тухайн өдөр арилжах тэр чигтэн зогсоочдөг. Зөв. Сэрэг техник шинжилгээ минийх буруу байна. Тэрийгээ дахиж хийгээд нэлийн суугаад үздэг гэсэн үг юм бол хуучин бол амраал явдагсан одоо бол яг зүгээр тухайн 3-4 дараалал стоплос орхичоод маргааш их арилжаад болчихдог гэсэн үг юм. Зөв. Тухайн өмнөх өдөр юу болоод өнгөр би ягаад алдагдал хүлээж байгаа гэдэг чинь би л буруу орсон гэсэн үг. Миний л шинжилгээ буруу гэх гээд. Тийм болохоор тухайн шинжилгээгээ дахин ахаа ихнээс нь шинжилгээ явуулдаг гэсэн үг юм. Арилжаагаа эхлэхийн өмнө яг ямар платформоос эхэлж хийдэг вэ? Хүмүүс одоо зарим нь MT5, MT4 дээр хийдэг, зарим нь нөгөө трейдинг view дээр одоо хамгийн нийтлэг трейдинг view гэдэг баг тийм. Тэгмэд өөрөө чинь дараалал яг альнаас нь эхлээд аль руугаа ордог тийм дараалал байгаа. Трейдинг view дээр ер нь бол бүх анализ хийдэг. Утсан дээр л зөвхөн тэмдэглэл явуулдаг бета дээр 5 дээр утсан дээр голцоо арилж байгаа гэдэг. Тэгээд яг нөгөө техник зурглалд яг үндсэн зураг трейдинг view дээр байнга хийдэг. Трейдинг view дээр хийхдээ Honda юм уу Paperstone гэдэг 2-3 платформ зэрэг хардаг гэсэн үг юм л. Ягаад гэвэл тухайн платформын өглөө нээлтийн ханш юм уу гафта нэгдэх үед ханш дээр орчдөг. Тийм болохоор нээлтийн ханш хамгийн чухал гэдэг. 7 хоногийн ихний ханш юм уу эсвэл тухайн өдөр ихнээс. Тийм болохоор трейдинг view дээр хийгээ заримдаа нөгөө трейдинг view дээр хийсэн шинжилгээгээ зургийн нөгөө скриншот хийгээд буцруугаа явуулчихдаг чатар өрөлд байгаа. Зөв. Тэгээ яг гадуур явж байгаа үед тэндээсээ хараад ер нь 1 цаг 4 цагаа хараа явчихдаг гэсэн үг. Зөв. За энэ бас гоё үзэгчд маш гоё мессеж өгсөн гэж бодож байна. Тухайн тэр чатыг нөгөө өгж байгаа liquidity provider буюу одоо Paperstone нөөндөө тий. Ингээд бусдаас өөр байхс ялгаатай байдаг тий. Нэг лагаар ч юм уу эсвэл нөгөө нэг гарсан зайн эдгээр бас өөр байгаад идэг шүү тий. Тэнгүүд яг нэг юм бас харж ирсэн доор оюулдууж бас харуул зүгээр гэдэг тийм мессеж өгж штэ. Трейдинг view дээр хүмүүс анзаардаггүй мэдгүй. Би бол Honda Paperstone хоёрын 4 цагийн хаалт өөр үүдэг. Тийм байд. 1 цагийн зөрүүтэй. Тийм болохоор заавал би ингээ 2 3 платформыг харахгүй болтгоо. Яг утсан дээр зөвхөн нэг л таардаг. Тий. Хоёрыг харах боломжгүй. Тийм болохоор би тэр утсан дээр бол трейдинг view ингээд 4 цагийн хаалтаа ажиллаа явждаг байна. Тийм болохоор хүмүүс техник шинжилгээ хийж байгаа трейдинг view дээр 2-3 платформ дээр зэрэг хийгээ явчих зүгээр. Ягаад гэвэл зах зээлийн нээлтч хүртэл өөр үүдэг. 4 цагийн хаалт өөр. Босод цагууд бол хэмээн. Тийм болохоор 4 цагийн хаалт 4 цагийн зоон бүс юм уу 4 цагийн урт хугацаанд арилжаа хийхэд маш чухал үр гүйцэтгэх болохоор заавал харахгүй гэсэн. За трейдинг view дээр арилжсангууд трейдинг view дээр маш олон тийм нэг төхөөрөмжөнд нэмэлтэр гэдэг тийм индикаторууд байна. Тэгэнгүүтээ дээс нь volume footprint гэх volume одоо бас байна. Өөрөө чи хувьд одоо тэдрээс ашигладаг зүйл байгаа юу? Трейдинг view дээр ер нь индикаторууд гэвэл нэг daily op индикатор л ашиглаж байгаа юм. Тэгээд RSI-г ашигладаг. Гэхдээ тэрийг утсан дээр ашигладаг, компьютер дээр ашигладаг. Ягаад гэвэл утас компьютерийн RSI индикатор зүрдэг.
Тийм болохоор утсан дээр харахад илүү наривчлалтай харж болдог. Тэгээ daily open гэж ашиглаж байгаа. Бусад нь бол зүгээр түүл хэрэглэрүүд л ашигладаг гэсэн үг юм. Түүнээс өөр индикаторууд бол ашигладаг тийм шинжилгээ. Тэнгүүд RSI Relative Static Index гэдэг баха тий. Тэнгүүд RSI дээр одоо утсан дээр харахад илүү тохиромжтой гэж байна. Тэнгүүд тэр нь утасны trading view эсвэл MT5 MT5 дээр гэсэн үг. Зөв. Анх арилжаанд орж хатал тэр индикаторыг ашиглаа явдаг гэсэн. Тэгээ өмнө нөгөө нэг яг энэ индикатор ингээд зөв арилжаанд ашиглаж чадахгүй. Байнгын ингээд байдаг болохоор утсан дээр би утасных болгонд тэр индикатор бийж байгаа нөгөө индикатор ингээд одоо бол бүр ингээд нэлийн сайн гартаа оруулаад ашиглаж сурцдаг. Яа тэгвэл зах зээлийн хөдөлгөөн хит хоол яваад ханж гэнэ эсвэл хит уналт яваад одоо төгч нүгээр баг цаг үзээр харагддаг гэсэн. Тэгээ тухайн индикатор дээр хүртэл техник шинжилгээ хийж болдог. Хүмүүс тэрийг өрдөө мэддэг. Би бол телегэн дээр техник шинжилгээ хийдэг давхар. За тэрний хэлээ жоохон ингээд дэлгэрүүлээрэй. Зүгээр лайн чарт яг адилхан байхгүй хараас индикатор доор байгаа болгоч. Тэгвэл тэн дээр чинь нэг вириш битээр нэг бүүлж плаг юм уу эсвэл тэр нэг эсрэг хөдөлгөөний индикатор заадаг шүү дээ. Ханш өсөлт үнэлт. Тэр мөрийг давхар ингээд юу нэр зураа явчихдаг. Зөвхөн тэр индикатор дээр. Тэгээд тухайн арилжааны ханш хаана явж байгааг хамаагүй. Индикатор хэрвээ доошоо заагаад ороод ирсэн бол би ханшийг баг цаг дээр харж байгаа ш. Тийм л нэмээс хийгдэт. Ягаад гэвэл энэ доошоо орж ирэх тодорхой гэдэг мэдсэн гэсэн үг. Ер нь бол тухайн индикатор ямар тохиолдолд яаж зааж байгаа гэдэг бүр 5 жилийн хугацаанд байнга ашигласаар хагаад одоо тэр индикатор миний гарт бараг орсон. Тэгмэд RSI маань ингэдэг штэ. За өөртөө кастомайз хийгээгүй өөртөө болгоогүй үед 80-тай 20-тай байдаг. Дээдлийн цэг 80, доотын цэг 20-тай байдаг тий. Тэгэнгүүт ерөнхийдөө тухайн дээдлийн явж байгаа цэгэр 80 руу ойртод ирэх үед ерөнхийдөө сэлдэж эхэлдэг гэсэн үг. Гүү тэр төвшин би индикаторт ямар нэгэн торгоо бол хийдгүй зүгээр байгаагаар нь л байгаа гэсэн. Би тэндээ зөвхөн тэрийн талаа юм уу эсвэл нэг divergence үүсчихийг харах. Тэгээ нэг цаг том цагуудаа ингэж баг цаг руу шилжүүлээ явчихдаг. Тэгвэл нэг том цагийг дээр орохоор бол индикаторын заалт бол маш араас нь заадаг шүү дээ. Индикатор хөдөлгөөн. Тийм болохоор том цагээр ерөнхийд нь ачаад 5.5 баг цаг руу шилжүүлчихдэг. Тэгээ хүмүүс ингээд энэ хаш унах ч юм өсөж байгаа тохиолдол яаж яддаг вэ? Индикатор ер нь баг төвцсөн байна. Нэг стоп лосс авуулаад дахиад орсон ч гэсэн 5 минутын юм дээр бол хангалттай боломжтой байдаг байхгүй. Тийм болохоор нөгөө хоёр дараалал стоп лосс аваад 3 дахь дээр нэмж байгааг нөгөө нэг түрүүний эрсдлээ нэмээд өсгөж орж байгаа гэж индикатор давхар хардаг гэсэн юм. Тийм болохоор арилжаанд индикаторч ашиглаж, техник шинжилгээч ашиглаж, айл алийг ашиглаж байгаа болохоор одоо бол арилжаанд ороход ер нь бол нэг айдас байхгүй. Энэ унжсэн ч гэсэн эргээд өсөх боломжтой богино зайд нөхөн гэдэг. Тэнгүүд манай үзэгчид донд бас дөнгөж сурж байгаа хүмүүс байгаа гэж бодож байна. Тэнгүүд за яг удаан арилжаа хийсэн хүмүүс бол мэдж байгаа хсаа divergence гэдгийг тий. Тэнгүүд энгийнээр одоо анхлан суралцж байгаа хүмүүст бол юу гэдэг divergence-ийг тайлбарлах вэ? Өөр чинь зүгээс болохоор. Араас энэ divergence үүсч нэг эсрэг хөдөлгөөн ханш шалтны ханш юм одоо ямар нэг ханш өсөө явж байхад индикатор доошоо эсрэг хөдөлгөөн явуулдаг гэсэн үг юм. Зөрж идэг гэсэн үг. Тийм зөрж идэг. Энэ бол яг хуу ихний хүн болгоны ер нь яг ихэнх мэддэг юу хөдөлгөөн гэсэн үг. Тэгээд тэрэн дээр ингээд нэг ойлт их үү, хоёр ойлт их үү гэд маш олон тийм нөгөө юу байгаа. Бас цаашлаад судлах зүйлс үү? Тийм. Батеринтай адилхан төстэй зөндөд одоо нэг зөвхөн нэг эсрэг хөдөлгөөн гэж арилжаанд орж болохгүй. Ягаад гэвэл тэр индикатор дандаа хоцор зааж байгаа. Тийм болохоор дараагийн хөдөлгөөнийг чим 2 юм 3 дахь хөдөлгөөнийг заавал хүлээн гэсэн үг. Тийм болохоор индикатор тэрийг урьдчилаад ойлгуулад өгсөн. Тэгвэл дараагийн хөдөлгөөн нь ханш өсөө гараад ирсэн ч гэсэн энэ буцаж эсрэг хөдөлгөөн хийх нь тодорхой гэж харж болно л гэсэн үг. Зөв. Энэ оны хамгийн гайхалтай үдэш IC 9 сарын 27-нд таны төсөөлийн ертөнц таны өмнө нээгдэх болно. Энэ үдэш Никтоны Баажка, дуучин Мишель болон олон улсын уран бүтээлчид бидэнтэй хамт байх ба та бүхний дундаас 30 хүн 110 сая төгрөгийн сан бүхий дараах шагналуудын эзээр тодорно. Арилжааны бонус AirPods 4, iWatch SE, iPad, iPhone 16, MacBook Air зэрэгс гадна хамгийн супер аттай зочин crossover SUV цоошин машины эзэн болох болно. Олон гайхалтай боломж бүхий манай Gala танд мартад төшгөө дурсамжуулдээж онцгой мэдрэмжийг өгнө гэдэгт итгэлтэй байна. Stars Over Mongolia Gala 2025 9 сарын 27. Та бидэнтэй холбогдож тасалбараа баталгаажуулахаа бүү мартаарай. Удахгүй уулзцгаая. XM. За подкастнда иргэн тавтаа морил. Одоо ингээд дараагийнхаа хэсгийн асуултууд руугаа оръё. За тэнгүүд бас нэг арилжаачдад хүмүүс ингээд арилжааны тэмдэглэл байдаг тий. Хүмүүс заримд нь бол бүр зарим хүмүүс бол ирэхдээ зайлшгүй байх хэрэгтэй зүйлч гэж ярьдаг. Тэнгүүд өөрөө ч болохоор арилжааны тэмдэглэл хөтөлдөг
Хөдөлгөөг бол хаана тэмдэглэдэг вэ? Юун дээр? Нэгт нь болохоор трейдинг вив дээр ер нь бүх хөдөлгөөний өмнөх хөдөлгөөнүүдийн тэмдэглэдэг гэсэн мэдээний хөдөлгөөн юм байсан гэдэг. Цаг минутаа тухайн өдөр тийм ханш хөдөлгөөд мэдээгээр ийм хөдөлгөөн явсан гэдэг зайнуудын тэмдэглэждэг. Хоёрт нь яадаг гэвэл Excel дээр юм уу одоо юун дээр компьютер дээр тухайн 7 хоногийнхаа бүх ашиг алдагдаа тэмдэглээ явдаг гэсэн. Одоо миний сүүлийн 3 жилийн юм байгаа. Тэрийг би ингээд сардаар өмнө нь бол яг хөө ингээд нэг Excel дээр файл дээр бичээл яваад байнгын хасах штт. Сүүлдээ тэрийг харж чадахгүй нийлбэрийг нууж байгаа зөвхөн өнөөдрийг хаалагдлаа л бичээ явдаг гэсэн. Одоо бол тэгэхээр хэлсэн одоо ингээд сар 7 хоногоор нь хөтлөөд сараар нь хөтлөөд тухайн сарда ашигтай өнө алдагтай өнө гээд тэгээ жилийнхээ үр дүнгээ хараа явдаг гэсэн юм байна. Хуучин бол яг хөө ингээд бөөнөр нэг хараал явсан. Одоо л богиноор. Тухайн өдөр хэдэн юу алдагт хүлээх нь хамаагүй тухайн 7 хоногт би одоо зөвхөн ашигтай гарахыг зорддог болсон. Тийм болохоор өнөөдөр алдагтай бол маргааш нэг өдөр нөхчин гэсэн болохоор тийм өнөөдөр алдагт тийм тоодгүй. Тухайн 7 хоногт яаж ийг л ашигтай гарах гэж үздэг гэсэн. Тэгээд 7 хоног чинь сард 4-7 хоногт 4-7 хоногийнхаа 1-7 хоногт нь алдвал 2-3 талаарт нь ашиг нөхөхгүй чадахгүй юу гэж үздэг. Тэнгүүд өөрөө ч бодохдоо бол одоо бусдаа зөвлөхөд арилжааны тэмдэглэл хэрэгтэй гэж бодож байна. Хэрэгтэй хамгийн хэрэгтэй шүү дээ. Хүн ашиг алдагдлаа мэдчих хэрэгтэй шүү дээ. Олоод уу муу алдаад уу мэдэхгүй шүү дээ. Тийм, яг үнэ. Тийм болохоор бүх арилжааны тэмдэглэл заавал байх хэрэгтэй зүйл. Хүн болгонд. Ядаж л хідэн төгрөгийн орлого хийгээд хідэн төгрөгийн зарлага гаргаж байгаа. Хэдийн ашиг хийгээд байгаа. Тэрийг тооцоолохгүй. Арилжаа чинь ер нь бол урт хугацаанд арилжаач бол бүгд ер нь тэмдэглэл хөтлөл сурцсан байх гэж бодож байна ер нь л. Тэгээд туршлага сурцсан. Шинэ хүмүүс бол яг тооцохгүй байх. Тийм болохоор эхнээсээ эхлээл зөв дараалтаа бүртгэж явуул зүгээр л гэсэн. Хоёлоод ингээд тэмдэглэлээ дэлгэрүүлээд яриа л да. Энэ жишээ нь зарим хүмүүсийн одоо нийтлэг байдаг зүйлс нь гэсэн мэт ч те оролтоо гаралтай бичсэн байдаг. Аль үнэн дээрээс орсон гаснаа бичсэн байдаг. Тэнгүүтээ шинжилгээ хийснээр хүртэл бичсэн байдаг те. Одоо 4 цаг дээр энэ ла, дээлигийн ла ингэж гарсан учраас одоо улаан байсан учраас би ингээд дараа 4 цагийн бас харж улаан байсан учраас ийм конфирмашнуудаа нэг баталгаажуулалтаа бичсэн байдаг шин те. За ийм лав үсээд ингэж орсон ч гэдэг юм уу. Тэгээ би тэдэн пип харсан гэдээ бүр ингээд дэлгэрүүлээ бичсэн байдаг. Өөрөө ч болохоор одоо чинь яг ямар хөө байдлаар хөтэлдэг гэсэн үг. Хувиа бичгээс гаднаар өөрөөр ер нь бол яг нөгөө ашиг алдгалыг дандаа мөнгөнд нүгэрлэл авчдаг гэсэн үг. Тухайн тэр хөдөлгөөнийг бичээд тэдэн пип гэхэр чинь тэр чинь амар их болохгүй өдөр болохоор ч юм. Тэрийг болж зүгээр тэр техник хангалттай зүгээр тэрийн бивдэр тэмдэглэл орчуул зүгээр гэж боддог. Тэрнээс яг ингээд тооцоолол хийх үед бол мөнгөнд үлж болохгүй хамгийн гол. Хэдэн пип чухал биш шүү дээ. Хэдэн пипээр идэр хоол идэхгүй шүү дээ. Тэрнтэй таарсан дотор орж байгаа юм мөнгөнд үлж чухал. Би өөрөө нэгтлэн хүн санхүүгүй. Тийм болохоор байнгын тийм мөнгөнд үл надад чухал. Тухайн өдөр хэдэн пипри хөдөлгөөн барьсан чухал биш. Тухайн хэдэн пипри хөдөлгөөнд би хэдэн долларын ашиг юм алдагдал хийсэн л чухал. Ирээдүйд эрийг л тооцоох болохоор ирээдүйд өнөөдөр хөдөлгөөн маргааш тавтахгүй тодорхой юм чинь гээд. Тийм болохоор дандаа мөнгөнд суураар яваад илүү зүгээр. Тэгэхгүй бол одоо нөгөө нэг одоо саний өөрөө чинь хэлдгээр тэмдэглэл нөгөө нэг пипсийн зай 4 цаг дийлэн мэлий гэдэг юм чинь амар замрах юм болчих واخ. Яг дөнгөж сурж байгаа хүмүүс бол энийг төвтөдөө тэмдэглэл хөтлөж байгаа зүгээр яагаад гэвэл тухайн хүн олон дахин дадлаг зуршил хийж өөрт нь өөр юм болдог байхгүй тухайн шог байна шүү дээ. Тийм болохоор тэрийг дадлаг болол бичиж байгаа бол зүгээр одоо бол тийм хүмүүстээ бичдэг гэсэн. Зөвхөн мөнгөнд нүгэл. Зөв. За тэгмүүд одоо ингээд арилжааны зах зээлд дөнгөж шинэ хөлөө тавьж байгаа хүмүүст өөрөө чинь дөнгөж хамгийн түрүүнд юуг сурцсан байх шаардлагатай вэ гэж зөвлөхөд чинь одоо. Ер нь мөрөөдөд тоглодгоо хүн энэ зах зээл дээр орол зүгээр шуналгүй байх хэрэгтэй бас. Тэгээ өөрийгөө сэтгэл зүг үүддэж чадахгүй бол энэ зах зээл дээр ер нь ороод эрсдэл маш өндөр болохоор орохгүй байсан дээр л хэцүүлнэ. Хүмүүсийг би ердөө энэ дүнд орох гэж уриалдаггүй. Эрсдэл маш өндөртөө тийм болохоор маш сайн судлах хэрэгтэй. Хэрвээ өөрөө судлаад ойлгохгүй бол ямар нэгэн мондог тийм тэрэтүүдтэй уулзаад үзэх хэрэгтэй юм л. Тэгэл зөвлөмөр байна. Ядаж нэг мэдлэгтэй болчиход орж ирэх тийм тийм анхан шатны мэдлэгээ өөрөө энэ зах зээл рүү хэрүүл арилжаанд орчихлоо юм бол өөрийгөө 100% ажиллаж чаддаг хэрэгтэй. Тэгэхгүй зөвхөн энэ хүн мөнгө олоод энэ тэр багш сайн заагаад байна гэдэг тэнд очиод сурна гэдэг бол өрөөсгөл ойлголт. Ягаад гэвэл хүн болохны хүлээж авах чадвар өндөр. Хүн болгон сурах боломжтой зүйл биш энэ зах зээл дээр бол их нь алддаг зах зээл. Тийм болохоор өөрийгөө сорих байгаа бол өөрийгөө бэлэн болтол анхан шатны хичээлүүдийг өөрөө судаа биетайгаад юу нэг юм судалж хэрэгтэй. Тэгээд тэрүү болохгүй бол үргэлжлүүлээд ментор юм уу эсвэл багш нар ч юм уу босоо сургалтын төвд хамтал зүгээр. Тэгэхгүй өөрийгөө дайжлах зүгээр нэг сургалтанд суугаад
мондөг болно гэсэн ойлголттой хүмүүс маш их байдаг. Тэр нь бол ер нь нийш авиртад хэрэггүйх гэсэн үг юм. Демо арилжаа гэж байгаа тийм хүмүүс одоо демо арилжаа болон одоо нөгөө back testing гэж байдаг тийм. Тэр чинь демо нь болохоор хиймэл даасан дээр одоо ирээдүйд одоо цагт ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Back testing бол өнгөрсөн түүхэн дээр ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Өөрийн харууллаа туршиж байгаа. Тэгмүүд эдгээр зүйлсийг өөрөө чи хувьд хэрэгтэй гэж бодож байна уу? Демод насаад яг тухайн хүний сэтгэл зүйд амар нөлөөлдөнө. Энэ мөнгө биш гэдэг төхөн угаасаа тархитан суудсан байдаг болохоор би бол өөдөө демод насаар ярилж гэж хүмүүсийг зөвлөдгөө яг тухайн платформ юм одоо MT5, MT4 өөрийн болгохын тулд тухайн демогоор яг арилжаад лото яаж чинь спридэнд хэлж ийн үгүй гэдгийг тушаа яваад гэж бол нэр босны үед бол демо ер нь жоохон дими санагдах. Бэктэс бол байх хэрэгтэй зүйл байхгүй. Зах зээлийн өмнөх түүхийг судалж ийж өмнөх түүхээсээ дараагийн ирээдүйн хөдөлгөөн шийдэгдэхээс хойш гэдэг. Тэрийг бол байна гэж бодол зөв л гэж үзсэн. Зөв. Тэнгүүт за бэктест бол хэрэгтэй гэж ярьж байна те. Тэнгүүд өөрөө чи хувьд болохоор бэктест хийж ийсэн үү? Ямар хуу түндээс ямар мэдээлэл цуглуулахын тулд юу нэ хийж ийсэн бэ? Бэктестийг яг тэрэгний бив дээр бол хийдэггүй. Гэхдээ яг бүх өмнөх түүхтээр бүх анализаа хийдэг. Өмнөх түүхийн анализ дээрээс дараагийн ирээдүйд болох хөдөлгөөний чиглэлийг олдог болохоор дээлигээс 4 цаг гэл өдрөөс нь агуулад ер нь бол урагшлуулж бүх хөдөлгөөнийг хийдэг гэсэн үг. Тэгээд 1-2 жилийн өмнөх хөдөлгөөний хүртэл би ингээ хардаг. Ягаад гэвэл тухайн хөдөлгөөн одоо нөө мэдээнүүд чинь сард уйлал тутам гарч байгаа шүү дээ. Тэр хөдөлгөөнүүд чинь өмнөхүүдийг би ингээ харьцуулт хийдэг гэсэн үг. Статистик үзвэл тэр одоо тухайн 2 жилийн өмнөх мэдээн дээр юм бэ нөө энэ сүүлийн жилүүдэд хөдөлгөөн уртцаад энэ богсоод энэ явах цаана их вэ бага нүгэ тийм болохоор би дандаа ерөнхий анализыг статистикээр хийдэг гэсэн үг. Тэр анализ одоогийн ярилцлагууд амар хэрэг болдог гэсэн үг байхгүй юу? Зөв. Бэк тест гэхээс илүүтэй тэр өмнөх түүхүүд дээрээс өөрлөсөн юм зөндөө байгаа гэсэн үг. Бусад хослуудыг би ярилцдаг болохоор их мэдгүй нь алтан дээр бол өмнөх түүхээ тавтах тохиол маш их байдаг. 1-2 удаа. Зөв. Өмнөх сарын хөдөлгөөн чинь өмнөх 7 хоног хөдөлгөөн тавтах тохиол бол маш их байдаг. Тийм болохоор ер нь бэк тест гэхээс илүү өмнөх түүхүүд дээр нь анализуудаа сайн хийхээс сурвал болон зүгээр л гэж боддог. Яг юу болсон те? Яг юу болж исэн юм? Давтагдах магадaltaй юу тий. Тухайн 2 жилийн өмнө Орос Украины дайн дээр ямар хөдөлгөөн гарч ирсэн гэдэг чинь 2 жилийн түүхийг судалсан байвал одоо гарч байгаа Иран Израилийн дайнтай харьцуулт хийж болно гэсэн үг байна. Тийм болохоор маш их хэрэг болно гэсэн үг нь бэк тест юм. За тэнгууд одоо хоёулаа энэ манай подкаст ер нь бол төгсгөлийн практик асуултууд орж ирж байна. Одоо шинэ хүмүүс зөвлөгөө өгөх маягаар тий. Тэнгууд зах зээлд тэнгууд яг шившнээр орж ирж байгаа хүмүүст одоо энэхүү зах зээлд орж ирэхээс өмнө яг нэг л зүйлийг сур гэвэл одоо юуг сурсан байх шаардлагатай вэ? Сэтгэл зүй. Алдах ч юм уу, олох тохиолдол сэтгэл зүйг л хамгийн гол нь 50 байлгах сур. Сэтгэл зүй доктортой хүн бол энэ зах зээл дээр нэлээд удаан байж чаддаг байна. Миний ч сэтгэл зүй одоо бүр сайн тийм докторч болоог байгаа. Ер нь бол тэгтээ хуучингаа бодвол эрс өөр болсон ч гэсэн 100% бэлэн болоог байгаа юм бол. Тийм болохоор хэдий хүн бүх аргуудыг төгс эзэмшсэн байлээ ч гэсэн сэтгэл зүй гэдэг юм хүн сулгаж хамгийн их хэцүү. Ягаад гэвэл тухайн хүний ааш занг өөрийнхөө ааш занг тэр богино хугацаанд хүн өөрчилж чаддаггүй л гэсэн үг байхгүй. Тэгэхээр нь бэлтгэлтэй л орж ирээ. Тийм хамгийн гол юм нь сэтгэл зүгээ сайн бэлтгэх хэрэгтэй. Сэтгэл зүй доктортой байх юм бол энэ зах зээл дээр боломжгүй биш боломжтой. Тийм болохоор юм хэрвээ чи толгой сайн юмыг хүлээж авах satар сайн байлаа ч гэсэн хамгийн гол юм бол сэтгэл зүй. Тийм болохоор сэтгэл зүй маш өндөр бэлтгэлтэй орж бас өөрийн сэтгэл зүйг амар доктортой барьж чаддаг хүмүүс бол энэ зах зээл дээр илүү амжилттай явах магадaltaй л гэж үзэж байгаа юм байна. Тэнгүүд өөрөө ч удаа ингээд бас хүмүүс зааж байгаа багш болсон байгаа хүн тий. Тэнгүүт шинэ арилжаач дунд хамгийн одоо нийтлэг гаргадаг алдаа нэг алдаа гэвэл ямар алдаа байгавал одоо энэ 70 сараас эхэлж нэг дунд шатны нэг цөөн хүмүүстэй нэг сургалт хийх гэж явж байгаа яг тэгэхээр яг нэг бодит хүмүүстэй яг нэг тулж харцж эхлэх байгаа. Нүрээ хараад гэсэн үг тийм. Тийм болохоор яг ямар үр дүн гарах бол мэдэхгүй. Гэхдээ өнгөрсөн жил нэг 10 түнд нэг заагаад өөрийнхөө юм заагаад явсан. Тухайн хүмүүст бүгд нэг ганцхан ажиллаж байгаа юм бол зах зээлийн хөдөлгөөн дээр ингэ тавтлах хийхгүй байхгүй. Өөрийгөө тавтахгүй дайчлахгүй. Өөрийгөө 1000 дайчлахгүй бол тэр хүнд би 1000 юм заагаад тэр хүн юуд сурахгүй л байхгүй. Би тэр 4-5 жилийн хугацаанд сурсан энэ мэдлэгээ богино хугацаанд зааж чинь тэр богино хугацаанд зааж байгаа мэдлэг хүн аваад өөрийгөө хөгжүүлээд илүү тавтах хэрэгтэй байхгүй болно. Тийм хөдөлгөөн хийхгүй
үйл хийхгүй бол тэгээд тухайн хүн чинь 1000 цагаас сурахгүй л болчих жоох. Өөрийгөө дайчлал. Өөрийгөө дайчлах гэж юм ба штэ алдаа нь бол тий. тий. Би энэ он энэ арга барил ингэж явдаг гэж цаагаал өгччихлээ бол энийг маш олон арга тест хэрэгтэй байхгүй. Аа. Өөр юм болгохын тулд би өвчнөө олон жил ингэ өөр юм болгоцсон юм ганцхан хүн заахад төхөр тухайн хүн хүлээж авах чадвараар тийм болохоор хүмүүс өөртөө л илүү хичээх хэрэгтэй юм. Аа. Бүх юм техник аргачлаа миний хувьд бол одоохондоо бол техник аргачлаа 100% явж байгаа. 100% арилжаанд орж байгаа. 100% болоод байна бид нэр. Аа. Тийм болохоор энийг хийх юм зөвхөн дадлаг туршлага тест. Аа. Зөв. Өөрсдөө л дайчилдаг болох хэрэгтэй гэдэг тий мессеж явж штэ. Forex за тэр дундаа бүр манай монголчуудад арилждаг энэ gold гэдэг зүйл байна тий. Тэнгүүд голдон дээр бас одоо арилжаа хийж байгаа, арилжаа хийх хүсэж байгаа хүмүүст одоо юуг нь одоо юу гэдгийг одоо өндөр савладаг тий. Тийм учраас одоо таны хувьд арилжаа хийгээд орж иж байгаа хүмүүст голдон дээр хийх үү? Яг юунаас эхэлж ямар хослолдоос эхлэвэл дээр гэж бодож байна. Ер нь арилжаа эхлэгчлээ бол нэг хослыг барьж аваад нэг 6-аас 1 жил юм уу эсвэл 2 жилийн хугацаанд судлах хэрэгтэй тухайн ганцхан хослыг. Аа. Заавал алт их олон тийш яваад байхгүй тий. Ягаад гэвэл тухайн нэг хослыг ингээ бүрэн судлах тухайн хөдөлгөөний явах зарчим зөндөө олон ойлголттой болдог байхгүй. Тэгээд тэн дээр үнэхээр мундаг болоод нэг хосол дээр чаддаг болчиход ирэх юм бол нөгөө арга өөр хослуудад ашиглаж болно. Ягаад гэвэл зах зээл чи адилхан л нэг л чигийн хөдөлгөөн лагаал явж байгаа шүү дээ. Бүгд л хөвтэйжиг л тийм болохоор тухайн арга барилыг өөрийн болохын тулд зөвхөн нэг хосол дээр л илүү туршаад байгаа хэрэгтэй. Тэгээ үнэхээр тэр хосол дээр амжилттай байгаад их юм бол өөр хосол руу шилжүүлэхэд маш амархан. Ягаад гэвэл нөгөө харж байгаа лагны бүтэц цагийн бүтцүүд бүгд л адилхан байгаа шүү дээ. Тийм болохоор өөр хосол дээр яг арилчаад үзэхэд тухайн хөдөлгөөний явах зах зээлийн зарчим жоохон бага зэрэг л өөр болохоос шүү дээ. Нөгөө аргад чинь бол таарна л гэсэн үг байна. Тийм болохоор нэг аргыг хөдөлгөөн өөр хослолоор дээр ашиглахаас илүүтэйгээр нэг хослыг барьж аваад үтсчих хэрэгтэй гэсэн үг юм миний хувьд л. За зөв. Бас гоё мессеж утсан байх гэж бол найдаж байна. Тэ үзэгчдэд. Форексийн талаар хамгийн одоо ташаа ойлголт юу байдаг вэ? Зарим хүмүүс энийг зүгээр тоглоомч юм эсвэл чолоовөр гэдэг байхгүй. Крипто зах зээл, форекс зах зээл өөр чинь тэрс өөр хоёр том өөр зах зээл байхгүй болно. Тийм болохоор хүмүүсийн ихэнх нь нөгөө андуурж одоо нөгөө анх орж байгаа ч юм эсвэл сонирхтгүй хүмүүст би ийм форекс арилжаа хийж байгаа наа чи л өөр крипто зах зээлтэй ихлүү төстэй гэж ойлгоод байдаг. Эрс өөр тийм болохоор яг эрсдэл өндөр байлаа ч гэсэн эргээд энэ зах зээлээс олох боломж нь нэлээд өндөр байдаг л гэсэн үг. Ер нь бол нөгөө хүмүүс ярихтаа болохоор энэ ч бас өөр гэж ярьдаг тийм талаараа бас ойлголт өгсөн баг гэж найдаж байна. За энэ өнөөдрийн маань подкастын дугаар энэ хүрээд өндөрлж байна. Бидний урилгыг хүлээн аваад ирсэн бас гол хамтартай баярлалаа. За тэгээд үзэгчтэй дараагийн дугаараар уулзъя. Түр баяртай.